Батган боловсролын төвийн 21-аас 30 хоногийн брэнд сургалт байгаа. За энэ сургалт нь бол жижиг дунд аж ахуйн нэгж байгууллагын санхүү татвар, нийгмийн даатгалын тайланг, нэгдүгээрт нь гар аргаар, хоёрт нь компьютерийн Excel програм дээр, гуравт нь санхүүгийн бяцхан програм дээр гаргаж сурах сургалт байгаа юм. За ямар хүмүүс удаг вэ гэхээр нэгдүгээрт нь байгууллагын эзэдүүд, захирлууд, тууцын гишүүд, ер нь бол жижиг дунд аж ахуй эрхэлж байгаа бүх хүмүүс. За энэ Нэгтлэн бодох хүртэлтийн чиглэлээр цаашаа мэрэгжилтэй болъё гэж бодож байгаа оюутан, суралцагч нар ер нь сонирхсан хүн бүхний өмнө нээлттэй сургалт л да. Нэгтлэн бодох хүртэлтийн чиглэлээр явуулж байгаа төв сургалт бол аль болохоор онлоос татгалздаг. Хий дэмий хоосон хүний цагийг барсан онол гэхийн оронд амьдрал дээр тэр тайлан балансаа, санхүүгийн тайлангаа, татврын тайлангаа, нийгмийн даатгалын тайлангаа яаж амьдрал дээр Нэгтлэн бодогч нар хийдгийг тэрийг нь заадгаараа маш өрөм сонслог байдаг юм аа. Зөвхөн ер нь бол Нэгтлэн бодогч мэрэгжилтэй болоод тэгээ Нэгтлэн бодогчийн ажил хийн гэдэг нь бол зөвхөн 1-2 сарын сургалтаар хэмжигдэхгүй л дээ. Тэр Нэгтлэн бодох хүртлийн 1 сар 2 сарын сургалтанд сууж байгаа хүмүүс бол цаашдаа Нэгтлэн бодогч мэрэгжилтэй болохын тулд үргэлжлүүлэн сурах үндсэн суурь одоо бааз мэдээлэл хангаж байгаа учраас л энэ сургалтанд сууж байгаа гэж ойлгож байгаа. Нэгтлэн бодогч болохгүй мөртлөө Нэгтлэн бодогч хийж байгаа ажлыг шалгах эзэдүүд, захирлууд, санхүүгийн тайлан балансаа уншиж ойлгох гэсэн хүмүүс ер нь бүгдээр нь хэрэгтэй л дээ. Бүх хүмүүс бизнес эрхэлж байгаа, энэ эрхэлж байгаа бизнес нь ямар орлого олж байна, ямар зардал гарч байгаа, хөрөнгө мөнгөнд юу юм, өрөөний тулан болцсон байна уу, ер нь өөр гэж юу юм, ашиг орлого гэдэг чинь яг юу юм бэ гэдгээ мэдж явах санхүүгийн боловсрол гэдэг бол тухайн бизнесийг хөгжүүлэх үү, эс хөгжүүлэх үү гэдэгтэй холбоотой туйлын чухал ач холбогдолтой ойлголттой. Тэгээ манай одоо бяцхан боловсролын төв онцлог нь бол бүх сургалтууд нь өөрийн гарын авлагатай. Тэр гарын авлага нь практик суурилсан, амьдрал дээр хийдэг Нэгтлэн бодогчдын ажлуудыг хайрцагсан ийм гар сургагч гарын авлагуудаараа онцлогтой юм аа. Монголын одоо удирдлагын Нэгтлэн бодогчдын гэж байгууллага 2003 онд байгуулагдсан 11 жилийн одоо үйл ажиллагааны туршлагатай ийм одоо мэрэгжлийн том байгууллага. Тэгээ үүний нэг сургалт нь бол Нэгтлэн бодогч мэрэгжил болох 6 сарын сургалт байна. Тэгэхээр 6 сарын сургалтын дээр яг чинь ямар мэрэгжил вэ гэхээр энэ бол зүгээр дээд сургууль 4 жил үздэг бакалавр бол биш юм. Гэхдээ амьдрал дээр практик дээр Нэгтлэн бодогч хүний хийдэг бүх ажиллабаруудыг сургалтын одоо хөтөлбөрт оруулаад тэгээ одоо жишээ нь анхаарчтай баримтаа бүрдүүлэлт, хавцлал, тайлан балансаа гаргалт, гараараа гаргалт, тэгээ Excel дээр гаргалт, санхүүгийн програмууд дээр гаргалт. За тэгээ хажуугаар нь бол нэг дээд сургууль үздэг Нэгтлэн бодох хүртлийн бакалавр хичээл үзэхэд ордог бүх мэрэгжлийн хичээлүүдийг багцлсан тоон бүх онлайн мэдээлэлтүүнүүдийг үзээд төгсгдөг энэ сургалтыг бид нар олон жил хийж байгаа. Тэгээ энэ 6 сараар төгссөн хүүхдүүд бол ингээ харахад бол бичил жижиг дунд аж ахуйн гэж байгууллага дээр чөлөөтэй ажиллах боломжтой байна гэдэг нь харагдж байгаа. Дараа нь мэрэгсэн одоо Нэгтлэн бодох хүртлийн ажилтан гэдэг 1 жилийн хөтөлбөр байгаа. За энэ хөтөлбөрөөр нэгдүгээрт нь энэ хөтөлбөрт бол бакалаврын мэдлэгийн бүх түвшний хичээлүүдийг үзнэ гэж байна. Тэгэхээр өнөөдөр бакалавр 4 жил сурж байгаа одоо их дээд сургуулиудад сурж байгаа хүүхдүүд бол 50 ба түүнээс дээш кредит цагаар мэрэгжлийн хичээлүүдэд ороод төгсөж байна л. Тэгвэл бид нар 1 жилийн одоо сургалтын дотор яг энэ 50 кредит цагийн буюу их дээд сургууль үздэг Нэгтлэн бодох хүртлийн мэрэгжлийн бүх хичээлүүдийг нэгдүгürt нь үзэж байгаа. Хоёрт нь англи хэлний одоо буюу ерөнхий англи хэл гэж ярьдаг мэдлэгийг дундаас дээш төвшөнд олгож төгсгөнө гэж. Нэгтлэн бодох хүртлийн одоо болон энэ ерөнхий англи хэлний дундаас доош төвшөнд мэдлэгийг олгоод дээр нь саний хэлсэн accounting English буюу Нэгтлэн бодох хүртлийн англи хэлийг нь хичээл юмсаар. За англи хэлтэй, дээд сургуулийн мэдлэгтэй, ерөнхий англи хэлний мэдлэгтэй, дээр нь Нэгтлэн бодох хүртлийн англи хэлний мэдлэгийг олгож. Дараагийн нэг одоо олж байгаа зүйл нь бол олон байгууллагууд их түгээмэл хэрэглэдэг санхүүгийн бүх програмуудыг энэ 1 жилийн хөтөлбөр дотор заавал заахаар хийж өгөөд тэгээ эцэст нь бол мэдээж энэ том шалгалт аваад шалгалтад тэнцсэн улсууд нь бол бид нар мэрэгсэн Нэгтлэн бодох хүртлийн ажилтан гэдэг ирэх олгоод ингээ явснараа бол тэр хүүхд бол бакалаврын одоо зэрэгээс ч илүү мэдлэгийг эзэмшсэн тийм туршлагатай болж амьдрал дээр хөгжүүлэх боломжийг нэгж байгаа. Ийм том брэнд сургалт байгаа. Дараа нь удирдлагын Нэгтлэн бодогчдын институтын бас сургалт бол SIMA буюу Certified Management Accountant буюу мэрэгсэн одоо удирдлагын Нэгтлэн бодогч гэдэг энэ цол ирэх юм байна. Тэгэхээр дэлхийд бол энэ Certified гэдэг олон цолууд байдаг. Бөгөөд бид бол бас тэрийг Монгол улсдаа зөв одоо бүрэн утгаар нь хэрэгжүүлэхийн төлөө зорж ажиллаж байна.
Өөрөөр хэлбэл SIMA буюу мэргэжлийн удирдлагын нэгтгэн бодогч. CIA буюу Certified Internal Auditor буюу мэргэжлийн дотоод аудитор. За хүмүүс бүгдээрээ мэддэг CPA гэдэг ингээд байгаа. Энэ гурван одоо мэргэсэн одоо цолыг бол дэлхийд даяараа бол хүмүүс мэддэг. Дэлхийд даяар том үнэмжтэй энэ зэрэг цолууд байгаа. Тэгээ энэ хоёр сүүлийн хоёр одоо SIMA буюу SIMA and CIA бол Монгол бол шинэ юм шиг болчих. Яг энэ чиглэлээр сургалтанд зуугаад тэгээд одоо мэргэсэн цолоо авсан хүмүүс бол маш их байгаа. Тэгэхээр SIMA буюу мэргэсэн удирдлагын нэгтгэн бодогч энэ сургалт байх гол шаардлага нь бол одоо нэгтгэн бодох хүртгэлийг бид нэр санхүүгийн бүртгэл болон удирдлагын бүртгэл гэж хоёр байдаг. Тэгэхээр CPA нар бол магадгүй санхүүгийн бүртгэлээр одоо мэргэсэн хүмүүс гэж дэлхийд даяар танигдаж ойлгогддог байхад SIMA нар бол мэргэсэн удирдлагын нэгтгэн бодогч нар бол удирдлагын бүртгэл санхүүгийн менежментээр мэргэсэн. Тэгээд удирдлагын буюу байгууллагын тууз SEO үүсгэх захирлыг дэргэд стандарт бус мэдээлэлээр хангах шийдвэрийг нь үнэн зөв гаргахын төлөө одоо мэргэсэн ийм үр төрөлдсөн мундаг өндөр түвшингийн одоо санхүүгийн ажилтан буюу CFO санхүү хариуцсан захирал хийх ийм хэрэгтэй хүмүүс болж төрөн гарчаа л да. За дараагийн одоо нэг сургалт бол Монголын дотоод аудиторуудын институтийн явуулдаг мэргэсэн дотоод аудитор эрх олох сургалт байгаа. Энийг хөгжүүлэхийн төлөө Монголын дотоод аудиторуудын институт 2003 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Одоо тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаагийн хамгийн гол зүйл нь бол нөгөө гишүүдэд ойлгуулахын дотоод аудит гэдэг чинь юм, дотоод хяналт гэж юм, сайн засаг гэдэг чинь ийм зүйл юм штэй гэж ойлгуулахаас өөр арга алга л да. Тийг нь авсан одоо 600 гаруй хүн Монгол улс даяар ажиллаж байгаа чинь. Тэгэхээр бид нар бол энд бол чамлахгүй, удахгүй одоо мянган мэргэсэн дотоод аудиторуудын баяр болно гэж ингэж бодож мөрөөдөж итгэлтэйгээр ингэ ажиллаж зорж байна. Төсвийн бүх байгууллагууд тэр тусмаа төсвийн ерөнхийлөгчийн захирагчны дэргэд аудитын хороо болон дотоод аудиторууд түн ажиллах ёстой гэдээ хуульчилсан төсвийн тухай хууль байна. За 15 оны 1 сарын 1-ээс хэрэгжих шилэн дансны тухай хууль байна. За компани тухай хууль байна, банкны тухай хууль байна. Бүгдээрэнд нь энэ дотоод аудитын тухай заалтууд орцсон байгаа. Төсвийн байгууллагуудад, манай хувийн байгууллагуудад, банкудад, том групп компаниуд бүгдээрээ дотоод аудитын нэгжтэй болсон. Тэнд ажиллаж байгаа хүмүүс маань зарим нь бол мэргэсэн дотоод аудитор биш хүмүүс зөндөө байгаа л да. Тэгэхээр мэргэсэн дотоод аудитор бол өөрөө бахархал байхгүй, мэргэжлийн нэр хүнд байхгүй. Өөрөөр хэлбэл тухайн байгууллага дээр дотоод аудит хяналтын ажил хийж байгаа мөртлөө мэргэсэн дотоод аудитор ихээ аваагүй байна гэдэг бол та бол улсын цолгүйгээр одоо ажиллаа хийж байна. Өөрөөр хэлбэл цолгүй бүхэл гэсэн үг юм байна. Тэгээ энэ бахархлын төлөө энэ цолыг авахын төлөө хүмүүс зүтгэж тэгээ зүтгэнэ гэдэг чинь уншиж судална. Уншиж судалснараа өөрт нь тэр мэдээлүүд нь орно. Тэр орсон мэдээлэл нь бол ажил хийхэд нь бол сайн нар хийх боломжийг бүрдүүлээл гэж үзэж байгаа. Тэгээ Монголын дотоод аудиторуудын институт зөвхөн мэргэсэн дотоод аудитор гэдэг эрх олох сургалтаас гадна лоуринг аудит, санхүүгийн тайлбарын дотоод аудитыг яаж хийх вэ гэдэг сургалт бас байна. Мөн компани засаглалын гэдэг гэрчлэгээ олох сургалт байна. Цаашлбал ер нь бол манай энэ байгууллага удирдах байгаа заавал хувийн байгууллагч биш улсын салбар гэж ярьдаг нийтийн салбарын дарга нар бол санхүүгийн нэгтгэн бодох хүртгэлэн чиглэлээр мэдээлэл багтаа байна шүү дээ. Үндсэндээ бол нэгтгэн бодогчоо хийж байгаа санхүүгийн тайланг ойлгохгүй гэж шүү дээ. Тэгээд ойлгохгүй мөртөө нэгдүгээр гараа хэсэг зураад өөрөө маш том хариуцлага өрүүлж шүү дээ. Тэгэхээр энэ одоо нэгтгэн бодогчтойгоо хийсэн тайлан балаас нь үнэн зөв байна уу гэдгийг баталгаажуул нотлохоолжуулахын тулд өөрөө мэддэг байхаас өөр гарч байхгүй шүү. Тийм учраас бид нэр байгууллагын бүх удирдлагууд, хувьцаа эзэмшигч нар, туузын гишүүд, за ерхий болон гүйцэтгэх захирал бүх дарга нарт зориулсан түүнчлэн бас одоо энэ хууль хяналтын байгууллагын ажилтнуудад зориулсан манай энэ авилгал мөрдөн байцаах, шүүх цагдаа дандаа эдийн засгийн дэнд хэрэгүүдийг одоо шүүмгэлцэж мөрдөн шалгаж байна. Энэ хүмүүс ч өөрсдөө нэгэн бодох хүртэл санхүүгийн талаар мэдээлэлтэй байдаг, байхгүй юмаа мэдэхгүй бол тэр хэмжээгээр одоо буруу үйл ажиллагаа явуулна гэдэг нь бол хэнд ч ойлгомжтой. Тэгэхээр энэ одоо хүмүүст бүдэн зориулсан нэгэн бодох хүртэл мэржлийн бүс хүмүүст зориулсан санхүүгийн сургалт гэдэг ингээ байх шишээтэй. Манай вебсайт, Facebook холбогдох мэдээллийн хэрэгслээр авахын хажуугаар бид нартай бас ирж уулзаж, манай боловсролын зөвлөхүүдтэй уулзаж өөртөө яг ямар сургалт мэдээлэл хэрэгтэй байгаа гэдгийг бид нартай хамтарч ажиллахад бол бид байнга нээлттэй. Бид бол таны санхүүгийн боловсрол, таны одоо мундаг чадвартай болсон хүчин болоход бид нар бол байнгын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэдгээ хэлэхэд таатай байна. Баярлалаа.